Өнөөдөр Бурхны үг Галаат номын 5-ын 16-аас 26 хүртэл байгаа. Би эндээс та бүгд шууд монголоор уншиж өгье. Галаат номын 5-ын 16-аас 26. Харин сүнсээр яв. Тэгвэл та нар махбодын хүслээ гүйцэтгүүлэхгүй гэж би та нарт хэлнэ. Учир нь махбод сүнсний эсрэг хүсдэг, сүнс махбодын эсрэг хүсдэг юм. Юун гэвээс хүссэн юмсыг чинь хийлгэхгүй тулд махбод сүнс нэг нэгнээ эсэргүүцдэг ажээ. Хэрвээ та нар сүнсээр удирдуулдаг бол хуулийн дотор эс байна. Харин махбодын үйлс нь илэрхий юм. Эдгээр нь завхрал, бузар, тачаа, садрал, шүтэн, шүтлэг, ид шид, дайсагнал, маргаан, хардалт, уур хилэн, хардлага, хаарал, тэрс үзэл, атаархал, аригталт, утга учиргүй, наргиж цэнгэх зэрэг юм. Би урд нь та нарт сануулж байсанчлан урдчлан сануулв. Ийм сүнсийг үйлдэгч нь Бурхны хаанчлалыг өвлөхгүй, харин сүнсний үр жимс нь хайр, баяр, баясгалан, амар тайван, тэвчээр, инэрл, сайхан сэтгэл, итгэмж, дүлгөөн зан, өөрийгөө захирахгүй юм а. Эдгээрийн эсрэг хууль гэж байдгүй. Христ Есүст хамаатай хүмүүс өөрсдийн махбодыг бузар хүсэл ачааллын хамт загалмайд цовдлсон ажээ. Хэрвээ бид сүнсэнд амьд байгаа юм бол мөн сүнс дотор явцгаа. Бид нэг нэгнээ өдөөн сүрч өөр зуураа атаархах, сайрхахгүй байцгаая. Амен. Галаат номын 5-ын 16-аас 26-г уншлаа. Амен. За өнөөдөр эзний үгийг хараад ариун сүнсний үр жимс сэдвтэй эзний үгийг та бүгдэд дамжуулахыг хүсэж байна. Бурхан бол үргэлж Бурхны хүслийн дагуу хийж үйлддэг Бурхан. Амен. Бид нар үгийг бол сонсдог. Бурхан ямар Бурхан билээ? Бурхан бол өөрийн хүслийн дагуу бүхий зүйлийг хийдэг Бурхан байгаа. Хизээч өөр хүслийг дагаж хийж үйлддэггүй, бүр онцлоод Тэнгэр элчийн хүсэл, хүний хүсэл, хэний хүслийг бол дагаж хийж үйлддэггүй. Бурхан яагаад миний хүслийг дагаж хийж өгөхгүй вэ гэж ярихад бодоход заримдаа Бурхан миний хүслийг хийж өгсөн бол, хүслийн дагуу хийж өгсөн бол, за энэ жишээ жоохон хэцүү байж магадгүй. За бид нар амьтдыг харахтаа, за бидний тэжээдэг амьтад байна. За бид нар бол хөөрхөн жижигхэн гүйлэг тэжээн, муур тэжээн. За тэгээ янз янзын амьтдыг бол тэжээдэг байгаа. Гэхэд тэгэхээр тэр тэжээж байгаа нохой маань энэ эзэн яагаад миний хүслийг дагахгүй байна гэдэгтэй адилхан. Тэгэхээр та бид бүгд сайн бодоод үзье. Энэ ертөнцид байгаа хүмүүс эзний хувьд хүмүүсийн хүслийн дагуу хийнэ гэдэг маань энэ ертөнцийн арга барил бөгөөд энэ бүтээл дотор хүн эзэн байж хүний бүх хүслийг энэ бүх зүйл дагна гэдгийг бол эзэн бүтээж өгсөн бөгөөд тэгэхээр бид нар амьтны хүслийг дагаж явахгүй, хэний ч хүслийг дагаж явахгүй, хүний хүслийг босгож хүн бол эзэн байна гэдэг маань энэ бүтээлийн бол арга барил байна. Тэгэхээр түүнтэй адилхан энэ бол Бурхны хүсэл. Бурхан яагаад миний хүслийг дагахгүй байна? Бурхан яагаад миний үгийг сонсохгүй байна? Яагаад Бурхан намайг бодохгүй байна? Яагаад Бурхан намайг сонсохгүйгээр Бурхан өшөө нэг жоохон ч гэсэн намайг сонсохгүй байна гэсэн тийм бодол бол маш их хэтэрсэн бодол. Тэгэхээр Бурхны хүсэл гэж байна. Бурхны хүслийг бид нар төрүүлж дагаж хийж үйлдэнэ гэдэг маань бүхий л өнцгөөс харах юм бол Бурхны энэ хүсэл. Амен. Тийм болохоор Бурхны хүслийг бид нар төрүүлж мэдээд Бурхны хүсэл юу юм? Бурхан бүтээхдээ Бурхны ямар хүсэл байна? Миний хүндэлж байгаа энэ зүйлүүд Бурхны дотор ямар хүсэл байна вэ гэдгийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Маш олон хүмүүс өөрсдийнхөө тэр бодож байгаа, хүсэж байгаа тэр
Зүйлүүд нь юу вэ гэхээр би сайхан идэл, сайхан амьдрал энэ ертөнцид бол сайхан суугацж байгаа л явна гэсэн тийм бодолтой байдаг. Түүн шиг тийм тэнэг зүйл гэж бол байхгүй. Тийм болохоор дуулал номыг харах юм бол мунхаг хүн дуулал номон дээр за одоо тэгээд мунхаг хүн гэдэг бол харин энэ цаг үед бол мангар тэнэг хүн, дутуу хүн хүмүүс бол бурхан байхгүй гэж ярьдаг. Жинхэнэ итгэдэг хүмүүс болоод тэд нар би юу идэж би яаж амьдрах уу гэдгээс даван гарч тэр бурханы агуу хамгийн дээд хүсэл тэр бүтээгчийн хүслийг ойлгож бурханы тэр алдрыг бол алдаршуулна. Амен. Тийм болохоор бид нар Бурхны хүслийг сайн мэдэх хэрэгтэй. Бурхны тэр хүслийг маш их үнцгий ойлгох хэрэгтэй. Бид нар Бурхны хүслийг ойлгож мэднэ гэх юм бол бид нар хэдэн зүйлийг энд мэдэх хэрэгтэй байна. Тэгэхээр Бурхны хүсэл гэдэг маань Есүс Христ Бурхны цор ганц хүү Есүс Христээр дамжуулаад Бурхан бол бүгдийг үйлддэг. За Есүс Христийг ирэхээс өмнө хэдэн мянган жилийн туршид түүхүүд Бурхны түүхүүд байсан ч гэсэн Бурхан бол энийг бол загвар сүүдэр болгон өгсөн бөгөөд харин Есүс Христ энэ ертөнцийн ирэхэд бүхий зүйлүүд бол хүүдээ зориулж хийсэн бөгөөд бүх зүйлүүд Есүс Христийн дотор бүх зүйл Бурхны хүсэл хийгднэ. Амен. Тэгэхээр Бурхны зөвхт байдлыг босгоход Есүс Христээр дамжуулж, Бурхныг алдаршуулахын тулд Есүс Христээр дамжуулж, Бурхны нэрийг босгож алдаршуулахын тулд Бурхны алдрын төлөө бүхий зүйлийн төлөө ажиллахын тулд Есүс Христээр дамжин ажиллана. Тэгэхээр хүн төрлөختний төв, хүн төрлөختний аврал гэдэг маань Есүс Христээр дамжуулаад бүгдийг Бурхан Есүс Христийн дотор хийж үйлдсэн. Бид нар болохоор Эфес номын 1:3-аас 10 хүртэл уншсан. Тэгэхээр Тэнгэрийн дээр болон газар дээрх юм тэнгэр дэх юмсыг нэг болгохын тулд энэ бүгд Есүс Христэд дотор боломжтой бөгөөд энэ жинхэнэ бодит дээр хийгдэж үйлдэгдэнэ. Амен. Тийм болохоор Бурхан өөрийнхөө хүслийг хэн нэгэн хүнээр, аль нэг түүхээр, аль нэг нэртэй эрдэмтэн хүнээр дамжуулаад хийх биш, харин Есүс Христээр дамжуулаад Бурхны ариун хүслийг хийнэ. Тэгэхээр бид нар энийг харах юм бол Бурхан тэнд бол зогсох биш, харин Бурхны хүсэл Есүс Христээр дамжуулаад бүгдийг хийж үйлдэж энийг ариун сүнсээр дамжуулаад бидний амьдрал дотор бол хийж үйлдэнэ. Тийм болохоор Есүс Христ хүч дахин амилж дээш сентид өргөдөхөөс өмнө эзэн Есүс та нар ариун сүнсийг заавал аваа гэж хэлсэн. Тэгэхээр бид нар итгэлийн амьдралаар амьдрахдаа Бурхныг яагаад ойлгохгүй байл? Зарим хүмүүс болохоор Есүс Христэд итгэсэн. Мөнхийн улс руу би явна гэсэн итгэл байх шиг байгаа юм. За би гэмнүгэлтэй байсан. Миний гэмнүглийн төлөө би бол эзний дотор аврал авсан, итгэсэн. За тэгэхээр энэ бол дөнгөж бяцхан итгэгчийг хэлж байна. Би бол зөвхөн сүнсээр аврагдаад бяцхан хүүхдийн хувьд сүнсээр бяцхан хүүхэд болж төрсэн тийм төвшөнд байгаа. Тэр хүн бол би Есүс Христэд итгээд аврал авсан гэдэг маань бат итгэл бөгөөд өшөө тэрнээс илүү цаашаа гарч хийж үйлдэлгүй, өшөө гүнзгий явж чадахгүй. Бурхны хүслийг өшөө илүү ойлгож мэдэхгүй байна. Тийм болохоор дараа нь итгэлийн амьдралаар амьдарч байгаа ч гэсэн сайн хольж хутгаад сүм чуулганд явж байгаа ч гэсэн юу хийхээ яхаа ч мэдэхгүй Бурханд өргөж байгаа юм шиг мөртөөсөө дараа нь харах юм бол өрөөдмөр итгэлийн амьдралаар амьдарч байгаа. Энэ шалтгаан нь юу вэ гэхээр эзэн би Бурхны хүслийг хийж үйлдсэн. Энэ ч гэсэн миний хийсэн энэ зүйлүүд та нарын дотор үнэхэр хийгдэхийн тулд та нар заавал ариун сүнсийг аваа гэж эзэн бол биднээс хүссэн. Тэгэхээр ариун сүнс Бурхан миний дотор орж ирж байж намайг удирдна. Амен. Миний дотор намайг удирдах
Би түүний өмнө дуулууртай байж би түүнд болвол түүний өмнө даруй байсан нэгэн байх юм болвол тэрний дараачийн итгэлийн шат руу өгсөн дараа нь Бурхны гайхамшигтай ажлууд бол улам хийгднэ. Амен. Тийм болохоор бид нар заавал ариун сүнсийг заавал авах хэрэгтэй. Амен. Тэгэхээр заавал ариун сүнсийг авах хэрэгтэй. Бид нар ариун сүнсийг аавна гэж хэлэхээр аль нэг бэлэг авч байгаа юм шиг бодож үйж магадгүй. Энэ бол сүнсээр бол ариун сүнсийг уурах хэрэгтэй. Ариун сүнс бурхан бол бурхан учраас Есүс Ааваас гуйж ариун сүнсийг болоод биднэр рүү ирүүлэхийн тулд гуйсан учраас энэ бурханы хүсэл учраас бурхан Аав энэ бүх зүйлийг энэ ертөнцийн хүслийн дагуу хийж үлдэх биш. ертөнцийн арга барилын дагуу хийх биш. ертөнцийн энэ дуршлагын дагуу хийх биш. Харин ариун сүнсээр дамжуулаад бурханы ажлууд, бурханы хаанчлал энд ирнэ. Тийм болохоор бид нар энийг бол давж гарч болохгүй. Энэ бурханы хүсэл учраас заавал бид нар ариун сүнсийг хүлээн авах хэрэгтэй. Амен. Амен. Тэгэхээр ариун сүнсийг бид нар хүлээн авна гэж хэлэхэд Петр бол ингэж хэлсэн байгаа. Гимш усан баталгаа ав. Тэгээд та нар ариун сүнсийг бэлэг болгон авна гэж хэлсэн. Тийм болохоор бид нар Есүс Христэд итгээд аавар авна гэдэг маань энэ бол бурхны бэлэг. Ариун сүнсийг авна гэдэг маань энэ ч бас мөн бурхны бэлэг. Ивэл тэгээд энд бол жоохон ялгаа байна. Есүс Христэд би итгээд авралыг авсан. Энэ бол бэлэг. Гим нүгэлтэй хүмүүс Есүс Христийг мэдэж ойлгосноор надад аврагч эзэн хэрэгтэй юм байна гэд бид нар гим нүгэлтэй хүмүүс би гим нүгэлтэй намайг авраач. Тэднэрт өгсөн тэр бэлэг. Амен. Тэр гим нүгэлтэй хүмүүст өгсөн бэлэг ээ. Тэгэхээр энэ бэлэг гэхээр бидний ойлгох ёстой зүйл энэ бол зүгээр өгөх зүйл биш. За хүсэхгүй байгаа хүнд бол маа энэ бэлгээ гэд өгөөд байгаа юм биш. Харин гим нүгэлтэй ч гэсэн бүхий л гим нүгэлтэй хүмүүст энийг өгч байгаа юм биш. Бүхий л гим нүгэлтэй хүмүүсийн төлөө энийг хүлээн зөвшөөрсөн боловч харин би гим нүгэлтэй хүн гэд би Есүс Христэд итгэж авралаа авсан хүмүүст болвол ариун сүнсийг бэлэг болгон өгнө. Бид нар авралыг авахдаа бид нар сүнсээрээ дахин төрж би бол гим нүгэлтэй гэдгээ амаараа хэлэн хүлээн зөвшөөрч эзний сайн мэдээг ойлгож би эзнийг хүлээн авах юм бол тэр цагт эзний дотор ивэлийг авч эзний дотор аврал авч бурхны хүүхэд болно. Амен. Тэгэхээр энэ бол энэ үндэс харах юм бол энэ ивэл бөгөөд бэлэг. За тэгээд ариун сүнсийг авахд бол ивэл бурхны ариун сүнсийг бид нар авахдаа тэр арга барил бол жоохон өөр. Гим нүгэлтэй хүн ариун сүнсийг авах бишээ. Амен. Зүвт болсон хүмүүс ариун сүнсийг авна. Амен. Амен. Тэгэхээр би Есүс Христэд итгэж аврал авч зөвхт гэдгийг бол хүлээн авч эзнээс гим нүглээс уушлагдсан сүнсээр дахин төрж ариун сүнсийг гуйх юм бол ариун сүнсийг бидэнд бэлэг болгон өгнө. Тийм болохоор ариун сүнс гэдэг маань бидний мэдэх ёстой зүйл юу вэ гэхээр Есүс ингэж хэлсэн. Итгэдэг хүмүүст хэлсэн байгаа. Хүлээ. Тэгээд үнэхээр түүнийг ирэх хүртэл та нар үнэхээр хүссэн зүрх сэтгэлээр жинхэнэ ариун сүнсийг хүсэмжилсэн зүрх сэтгэлээр хүлээ. Тэгээд ариун сүнсийг хүсэмжилсэн хүмүүст тийм болохоор эзний өмнө заавал аврал авах хэрэгтэй. За ариун сүнс байсан ч байхгүй байсан ч миний хувьд хамаагүй гэж бол хэлж болохгүй. За пастраа би зүгээр Есүст итгээл мөнхийн улс руу явъя гэсэн тэр хүмүүстээр бол ариун сүнс бол ирэх боломжгүй. Ариун сүнсийг бид нар хүсэмжлэх хэрэгтэй. Ариун сүнсний бэлэг авьяасуудыг хүсэмжлэх хэрэгтэй. Ариун сүнсний бэлэг авьяасуудыг хүсэмжилж байж ариун сүнсийг бид нар авах боломжтой. Энд бол маш том ялгаа байна. Маш олон итгэгч нар Есүс Христэд итгэснийхээ дараа ариун сүнсний талаар мэдэхгүй хүмүүс маш их байна. Илч Паул Эфес чуулганд очиход та нар ариун сүнсийг авсан уу гэсэн. Тэгсэн ариун сүнс гэдэг бол байдгийг бид нар мэдэхгүй анхудаа сонсч байна гэж хэлсэн. Гэтэл тэнд хүмүүс ариун сүнсийг яагаад мэдэхгүй байна? Үгийг харах юм бол байна шүү дээ гэд энэ дээр бол тайлбарлаж өгөөд тэгээд тэр хүмүүс бол
Би бол итгэн итгэсэн би сайн энийг бол мэдээгүй ойлгоогүй байна гэсэн зүрх сэтгэлээр Бурханы өмнө залбирахад ариун сүнс тэр хүмүүстэр бол ирсэн. Амен. Тэгэхээр бид нар Христэд итгэдэг хүмүүсийн хувьд хамгийн их гуйх зүйл байна. Эзнээс гуйх зүйл байна. Энэ бол миний итгэлийн амьдралд бол заавал байх ёстой маш их чухал зүйл. Энэ байхгүй байх юм бол би дараачийн алхам руу өгсөн алхах боломжгүй гэсэн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Юуны талаар хэр ариун сүнсээр дүүрэн байхын төлөө. Амен. Ариун сүнсээр дүүрэн байна гэдэг нь маш их чухал бөгөөд бид нар гуйх хэрэгтэй. Амен. Ариун сүнсийг хүлээн авах хүртэл 우리 고린도전서 2장 10절부터 16절까지 보시겠습니다. 고린도전서 2장 10절부터 1-р Коринт 2-ын 10-аас 16-ыг харъя гэвч Бурхан үүнийг сүнсээрээ бидэнд илчилсэн юм. Учир нь сүнс бүх зүйлийг тэр байтугай Бурханы гүн юмсагч гэсэн нягталдаг ажигуу хүний бодлыг дотор нь буй сүнснээс өөр ямар хүн мэдэх вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы сүнсээс өөр хэн ч хийс мэднэ. Бурхан бидэнд бэлгэлсэн юмсыг мэдхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус харин Бурханы сүнсийг хүлээн авсан юм. Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус харин сүнсний сургаснаар сүнслэг зүйлсийг сүнслэгтэн тайлбарлан ярьдаг. Харин төрлөх хүн Бурханы сүнсний зүйлийг хүлээн авдаг ийм хүнд эдгээр нь мунхаглал бөгөөд сүнслэгээр цэнэглэгдэх учиртай ил зүйлсийг тэр мэдэж чадахгүй. Харин сүнслэг нь бүхнийг шүүдэг байхад түүнийг хэн ч шүүж сэгнэдэггүй. Тэгээд ч түүнд зааварлах хуйцаар эзний оюун ухааныг хэн мэдсэн юм бэ гэвч бидэнд Христийн оюун ухаан бий. Амен. Тэгэхээр бид нар ариун сүнсийг хүлээн авна гэдэг маань маш чухал. Тэгэхээр энэ хамгийн сүүлчийн ишлэл дээр байна. Христийн зүрх сэтгэлтэй бай. Энэ бол эцсийн шийдвэр. Би ариун сүнсээр дүүрэн байна гэдэг маань. 16 дугаар ишлэлээр Есүс ч гэсэн ариун сүнсээр дүүрэн байсан учраас Бурханы ажлыг эхлүүлсэн. Ариун сүнсээр дүүрэн байж удирдуулна гэдэг нь Есүс Христийн зүрх сэтгэл гэсэн үг. Тийм болохоор бид нар өнөөдөр энэ үгийг харахтаа 2 дугаар Коринт номыг бид нар сайн уншлаа. Энд бол хэд хэдэн зүйл гарч байна. Есүс яхаараа заавал ариун сүнсийг ав гэж хэлж байна гэхээр ариун сүнсийг хүсэмжил гэж хэлж байна гэхээр зөвхөн Бурханы сүнсээр ариун сүнсээр бүх зүйлийг бидэнд Бурхан харуулсан. Амен. ертөнцийн онол, ертөнцийн сургаал, ертөнцийн арга барилаар биш харин Бурханы сүнсээр энэ үгийг бидэнд илчилж өгсөн. Ариун Библийг бид нар хичнээн толгой сайтай ч гэсэн энийг бол уншин ойлгох биш. Хичнээн би энийг ойлгож ертөнцийн мэдлэгээр дуршилгаар би Библийг ойлгоё ч гэсэн ариун сүнсний хүч чадал мэрэгэн ухаан байхгүй бол энийг ойлгох боломжгүй. Тийм болохоор бид нар энэ Библийг болвол Библиэлд сая бид нар уншлаа. Энэ үг бол хүмүүс уншдаг боловч Библийн ном энэ ертөнцийн хамгийн их боловч хүмүүсийг уншдаг боловч харин энэ Библийн үг Бурханы үг гэдэг маань ариун сүнс байхгүйгээр энийг бол ойлгохгүйгээр Бурхан болоод энийг хүчсэн юм шиг байна. Тийм учраас ариун сүнсээр л Библийг уншин ойлгох боломжтой. Зөвхөн ариун сүнсээр л бид нар Бурхан бидэнд Бурхан өөрийнхөө үгийг ойлгуулж өгнө. Тэгэхээр бидний хүсэмжлэх зүрх сэтгэл хаана байна вэ гэхээр ариун сүнс Бурхан миний дотор намайг удирдаач. Ариун сүнс Бурхан минь миний дотор ирээч гэж үргэлж залбирах хэрэгтэй. Амен. Энэ дээр өшөө илүү харах юм бол Бурханы бидэнд бол маш олон зүйлүүдийг өгсөн бөгөөд энэ ивэлийг мэдхийн тулд ариун сүнсээр бидэнд ойлгуулж өгнө. Тэгэхээр бид нар Бурханы хүслийг ойлгоно гэдэг маань бид нар номлолоор, пастрын номлолоор дамжуулаад бид нар энэ Библиэлд байгаа үгсийг пастор болоод ариун сүнсээр бус хүмүүст дамжуулж байна. Харин энэ номлолын үгээр зогсохгүй би ариун сүнсээр дүүрэн байхгүй байх юм бол
тэндээс гарч ирж байгаа тэр бүхий л зүйлүүдийг би яаж хүлээн авах вэ гэдгийг бол ойлгохгүй гэдгийг энд хэлж байна. Зарим хүмүүс тэр хоромд бол ойлгоно. Тэгэл вау, амен гэл. Тэр хоромд маш их баяр хөөртэй байна. Харин сорилтыг ирэхэд бодвол ерөөсөө шууд унана, мөхөн. Хамгийн гол чухал зүйл нь ариун сүнсээр бид нар удирдуулж надад өгсөн зүйл юу вэ гэдгийг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Маш их гүнзгий ойлгох хэрэгтэй. Түүгээр зогсохгүй гуравт нь харах юм бол ариун сүнсээр заасан тэр зүйлүүд бол сүнслэг зүйлүүдийг сүнслэгээр ялгаж чадна гэдгийг хэлж байна. Тэгэхээр ариун сүнс бидэнд харуулаад зогсохгүй, биднэрт заагаад зогсохгүй, ойлгуулаад зогсохгүй, өшөө илүү гүнзгий орж сүнслэг зүйлүүдийг сүнслэгээр нь бидэнд зааж ойлгуулж өгнө. Амен. Амен. Тэгэхээр бид нар энэ үгийг сонсох тусам ойлгоно. Зөвхөн эзний өдөр үг сонсож байгаа болон харин өөрийн залбирал 3 дахь 5 дахь өдрийн номлол сонсож байгаа хүмүүс бол маш их ялгаатай. Тэр шалтгаан нь юу вэ гэхээр ариун сүнс бурхан сүнслэг зүйлүүдийг сүнслэгээр тайлбарлаж өгч байгаа учраас. Амен. Тийм болохоор ариун сүнс бурхан энийг харах юм бол Махбодын дотор байгаа хүн бүгдөө дахиад харъя. За тэр хүний бодлыг дотор нь Махбодын дотор байгаа хүмүүс бол энийг ойлгохгүй. За тэгээд тэнд гараа өргөөл амен гэж уйлаад залбираад яагаад тэгээд байна гэж бол Махбодын хүмүүс харж байна. Харин ертөнцийн хүмүүсийг харахад бол Христ итгэдэг хүмүүсийг бол ойлгохгүй. Ариун сүнсний тэр хүч чадал мэрэгэн ухаан байхгүй учраас сүнслэг зүйлүүдийг сүнслэгт нь ойлгож харж чадахгүй учраас Христ итгэдэг хүмүүс үүнийг ойлгож чадахгүй. Тэдний эцсийн шийдвэр нь юу вэ гэхээр бид нарыг хараад Христэд итгэдэг хүмүүсийг аваад эдгээр яасан мунхаг хүмүүс вэ гэж хардаг. Харин бидний хувьд үгүй ээ. Энэ бол сүнслэг зүйлүүдийг бид нар сүнслэгээр нь харж ойлгож байна. Амен. Амен. Энэ бол хамгийн эрхэм чухал үнэтэй зүйл. Америкт ийм зүйл юу гэдэг юм бэ? Нэг хүний хог бусад хүмүүсийн үнэтэй цэнтэй зүйл болдог гэж хэлж байна. За солонгос тийм зүйлүүд байхгүй. Тэгэхээр ертөнцийн хүмүүс бид нарыг харахтаа тэднээс шал хэрэггүй юм хийж байна. Гэтэл биднэрт бол өнөөдрийн эзний өдрийн энэ цаг хамгийн чухал, хамгийн эрхэм чухал үнэтэй цаг. Амен. Яагаад Христ итгэдэггүй хүмүүс энийг ойлгодгүй. Харин ариун сүнсээр дүүрэн болон ариун сүнсгүй хүмүүс ойлгохгүй байна. За дөрөвт нь болохоор 2 дугаар Коринт номыг 1 дугаар Коринт 2 дугаар бүлгийг бид нар харж байна. 10-аас 16-г харж байна. Тэгэхээр ертөнц намайг болвол шүүж байна бишээ, харин сүнслэг хүн болвол энэ сүнслэгээр нь бүх зүйлийг ойлгох боломжтой өгөөд сүнслэг тэр ойлгосон зүйлүүдийг ялгаж чадвартай тэр хүнийг бурхан удирдна. Энэ бол сүнслэг хүн, ариун сүнсээр дүүрэн хүн, ариун сүнсээр дүүрэн байгаа учраас бид нар бол ийм итгэлийн амьдралаар амьдрах боломжтой болж байна. Амен. Хамгийн гол чухал зүйл нь бид нар ариун сүнсийг авах хэрэгтэй, ариун сүнсээр дүүрэн байх хэрэгтэй. Амен. Маш олон хүмүүс ингэж ярьдаг. Пастор, би ариун сүнсээр дүүрэн ариун сүнсийг авсан. Би ариун сүнсийг авсан гэсэн тэр хүмүүсийн үгийг харах юм бол тэр ариун сүнс авсан мэдээж авсан тодорхой юм шиг байгаа юм. Харин тэр өөрийнх нь яриад байгаа зүйл нь юу вэ гэхээр ариун сүнсээр үдсэн мэдсэн зүйлийг яриад байгаа болохоос биш, харин ариун сүнсээр дүүрэн байдлаа бол тайлбарлаж чадахгүй байна. Маш олон хүмүүс эзний дотор үзэж мэдсэн биеэр үнэхээр үдсэн зүйлүүд, мэдэрсэн зүйлүүд байгаа ч гэсэн харин би энэ дээр ариун сүнсээр үлдэж байгаа хүн, ариун сүнсийг дагж байгаа, ариун сүнсээр удирдуулж байгаа хүнийг өнөөдөр би ярьж байна. Тийм болохоос би Махбодоор үлдсэн ариун сүнсний биелэг авьяасуудыг хэлээгүй байна. Тэгэхээр хэдэн жилийн өмнө би ариун сүнсээр Бурхны тэр зүйлүүдийг ойлгож мэдсэн тэрийг ярих биш, харин жинхэнэ ариун сүнс өнөөдөр намайг удирдах байна уугүй юу гэдэг нь маш их чухал. Ариун сүнс намайг удирдах, надад Бурхныг ойлгуулахын тулд энэ маш чухал. Та бүгдийг анхаарахыг харж байна. Би ариун сүнсийг авахын тулд даруй зүрх сэтгэлээр Бурхны өмнө үнэхээр гимсэн байж ариун сүнсээр дүүрэн байхыг бид нар бол
хүлээн авах боломжтой авсныхаа дараа ариун сүнсийг бид нар авсныхаа дараа маш чухал зүйл байна. Тэр бол үнний сүнс учраас ариун сүнс бол үнний сүнс учраас би үнний амьдралаар амьдрах хэрэгтэй бөгөөд үнний үгийг хүсэмжлэн үнний үг миний дотор байх хэрэгтэй. Амен. 요한복음 14장 Иохан номын 14-ийн 17 хараа Иохан номын 14-ийн 17 тэр бол үнний сүнс бөгөөд түүнийг харахгүй мэдэхгүйгээс болж ертөнц түүнийг хүлээн авч чадахгүй. Та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар түүнийг мэднэ. Иохан 14-ийн 17 амен. Тэгэхээр энийг харах юм бол 14-р бүлэг 15 16-р бүлэг дээр Иохан номын тэгэхээр энэ бол үнний сүнс гэж хэлсэн ариун сүнс. Тэгэхээр ариун сүнс бурхан хичнээн миний дотор орж ирсэн ч гэсэн би бол 20 жилийн өмнө маш их хүчтэй ариун сүнсний бэлэг авьяасуудыг үзэж мэдсэн ч гэсэн үнэн байхгүй үнний үг дутуу байна гэх юм бол ариун сүнс бол өөрийгөө илчлэх боломжгүй удирдах боломжгүй болно. Энэ бол маш чухал анхаарахыг хүсэж байна. 거기에 딱 보면 왁스가 있고 심지가 있죠. За тэгэхээр бид нар лаг харах юм бол гадна талд нь дос дотор талд нь утас байна. 라이터를 켜서 붙이려고 해도 거기에 심지가 있어야지만 Тэгэхээр тэр даан дотор бол утас байж ижил гал гарахаас биш бид нар тэр лаагүй зүгээр досонд гал тавиад лаа асаах гэдэг юм бол болохгүй шүү дээ. Тэгэхээр тэр лаа болон лааны утас хизээ хүртэл байх уу гэхээр тэр лааны дос хайлаад дуусахад болвол тэр утас ч гэсэн гал ч гэсэн унтардаг. Тэгэхээр тог биднэрт бол орж ирэхэд тог нь цахилгаан орж ирэхэд бол энэ удирдлага тэр унтраалга байх хэрэгтэй, асаах унтраалга байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр энэ цахилгаан ч гэсэн мөн маш их За миний хувьд болохоор энэ интернетийн тал дээр энэ хөгжим энэ бүхэл системүүдийг бол нэлээд сайн мэднэ ойлгоно. Америкт байсан чинь гэнт цахилгаан энэ тэр саунд ерөөсөй гарахгүй гэнт бүх зүйл дасраа зогссон. Тэгэл би энэ дэр бодсон чинь маш их сонирхолтой. Миний зүрх сэтгэл дотор бол би бол тэр мэрэгжилтэн биш. Тэгээ би хичнээн энийг харсан ч гэсэн бүгдийг шалгасан бүх зүйлүүдийг шалгаад цэвэрлэгээ хийсэн болтгоо. Тэгээ дараа нь утсаар ярьсан чинь 아니 다 체크했는데 안 된다 그러니까 뭐라는 줄 알았어요? 앰프에 휴즈가 있다는 거예요. 앰프에 휴즈가 있어요? За тэгэхээр тэр гэрлэн дотор утас байдгийн юм байна. Тэр утас нь дасарцсан. 그래서 한번 체크하래요. Тэгээ тэр гэрлэн дотор утас нь дасарцсан байна уу хараа гэж хэлсэн. Тэгээ очиж шалгаа гэсэн. Тэгээ би хайсан. Тэгсэн чинь нэг жоохон гэрэл дотор жоохон утас байсан. Маш нарийнхан гэрэл шиг тийм ламп байдаг шүү дээ. Тэгээ тэр дотроо дасарцсан байдгийн. Тэгэхээр тэр жижигхэн утаснаас болоод бүх зүйл зогсно гэдэг. Монголд ч гэсэн бас ийм зүйл их байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хувьд ариун сүнсийг хүлээн авсан. Ариун сүнсээр бид нар үзэж мэдсэн байгаа эзнийг. Амен. Тэгтэл үнэн байдгүй. Үг байдгүй. Эзний үг байдгүй, Библийн үг байдгүй. Маш олон хүмүүс ингэж яриад байдаг. Би бол ингэж хэлэх болгондоо миний зүрх сэтгэлээр бас хатгаад байдаг. Заримдаа би болол хүлэн зөвшөөрдөг. Харин хүмүүс ингэж яриад байдаг. Пастора тэр хүн ариун сүнсийг хүлээн авсан дуршлаг байна. Ариун сүнсийг авсан дуршлаг байгаа учраас эзэн нэгэн цагт эзэн дээр эргэж ирэх байх. Зөвхөн тэр үзэж мэдсэн зүйл дуршлагаа яриад байх юм бол болохгүй. Үнний үг байхгүйгээр итгэлийн амьдралаар амьдрах юм бол түүн шиг хуурам шүтэн шүтэж байгаатай адилхан зүйл байхгүй. Тэр хуурам шүтэн хүмүүсийн бодол санаа гэдэг мэн үг байхгүйгээр зөвхөн өөрийнхөө үзсэн мэдсэн зүйлүүдийг л яриад байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийг би бол маш их завхарч байгааг харсан. Энэ бол маш их чухал учраас өнөөдөр би та бүгдэд хэлж байна. Тэгэхээр бидний хувьд зөвхөн биеэрээ бурхныг үзэж мэдээд зогсохгүй энэ бүгд биш. Тэгэхээр энэ бол мэдээж эзнийг үзэж мэднэ. Би тийхэд ямар их уйллаа. Би тэгэхэд эзний өмнө үнэхээр миний өвчтэй газар эмчлэгдсэн. Энэ бол маш их тодорхой. Миний дотроос янз янзын муу юм гарсан. Энэ бол
үзэж мэдсэндээ таларх нь энэ сайн. Харин тэрний дараа юу байх ёстой вэ гэхээр ариун сүнсний удирдсан тэр хүч чадал байх хэрэгтэй. Хүндэтгэл мөргөл өрөхгүй байна. Үгийг ерөөсөө уншихгүй байна. Хүсэмжлэхгүй байна. Түүний хаанчлал хүч чадлыг хайхгүй байна. Ирэхгүй байна. Тийм болохоор ариун сүнс өшөө илүү гал асгахыг хүссэн ч гэсэн тэнд бол гал асахгүй. Өшөө илүү бурхныг мэдүүлэхийг хүсэх боловч энд бол болохгүй нэ. Тэгэхээр ариун сүнс бол үнний сүнс. Амен. Тийм болохоор бид нар сүм чуулгандаа ирээд үгийг сонссон, үгийг уншсан цаг гэдэг нь ямар чухал цаг вэ? Энэ болохоор үнний үг миний дотор дүүрэн байх тэр цаг, эзний өдрийн цаг бол. Тэгэхээр бидний хувьд үг заавал байж ариун сүнсний мэрэгэн ухаан хүч чадал дүүрэн байх хэрэгтэй бөгөөд энэ бүгд хоорондоо сайн зохицолдох хэрэгтэй. За мэдээж эзний дотор дуршлаг байх хэрэгтэй. Дуршлагыг бол дэндүү яриад байхын анхаарал байх юм бол энэ бол хувь хүмүүсийн бодол болоод явчихна. Тэгэхээр ариун библийг уншаад ариун сүнсийг Библийг сайн уншаад гэсэн сүулдэ болоод энэ сургаал болоод тэгтэл энэ хоёр бол хоорондоо сайн зохицолдох хэрэгтэй. Ариун Библийг унших болон ариун сүнсний бэлэг авьяасууд энэ хоёр хоорондоо сайн зохицолдох хэрэгтэй. За гэтэл бид нар ариун сүнсийг аваагүй сүм чуулган гэж байна. Ариун сүнсийг авсан сүм чуулган бол дэндүү их тэр хүмүүсийн бодол руу хазаагаа явцдаг. Ягаад тэд нар болохоор өөртөө үзэж мэдсэн зүйлүүд байгаа учраас миний хувьд сурах юм байхгүй. Өшөө эзний өмнө би өшөө эзнээс хүлээж авах зүйл байхгүй гэж буруу бодоод байдаг. Ром номыг харах юм бол энэ үгээр дамжуулаад итгэл бий болдог. Тэр үг яаж бидэнд ирэх вэ гэхээр үгийг дамжуулдаг хүн байх хэрэгтэй. Үгийг дамжуулах хэрэгтэй. Үгийг дамжуулдаг хүний байр суурин дээр бид нар очих хэрэгтэй байна. Тэгэхээр энэ үгийг бид нар хүлээн авах хэрэгтэй. Амен. Ариун сүнс дэхэд бол гайхамшигтай ажиллана. Ариун сүнс гайхамшигтай ажиллахтай хоёр янзын ажил байна. Нэгт нь ариун сүнсний бэлэг авьяас. Ариун сүнсний бэлэг авьяас гэдэг маань 1-р Коринт ном дээр байгаа бичигдсэн учраас энэ ариун сүнсний үр жимс. Ариун сүнсний бэлэг авьяасууд 9 бэлэг авьяасыг бид нар ярьдаг. 1-р Коринт 2-ын 14 дээр сүнслэг зүйлүүдийг хүсэмжлээ гэхээр сүнслэг бэлэг авьяасыг хүсэмжлээ гэж хэлж байна. Тэгэхээр энэ бурхны бэлэг авьяас, ариун сүнсний бэлэг авьяасыг бид нар хүсэмжлэх хэрэгтэй бөгөөд энэ биднэрт өгсөн бэлэг бөгөөд ариун сүнс болохоор өөрийн хүлээн авсан хүмүүст ариун сүнс бурхан ариун сүнсний хүслийн дагуу тэр бэлгүүдийг хүн болгонд өөрсдийнх нь дагуу өөрийнхөө хүслийн дагуу хуваарлж өгнө. Бид нар бол мундаг учраас энэ ариун сүнсийг илчлэхийн тулд ариун сүнсээр эзэн бидэнд энэ бэлэг авьяасыг өгнө. Зарим хүмүүс болохоор тэр хүн бодоод маш их сүнслэг бэлэг авьяастай учраас түүний бэлэг авьяасууд маш их хүчтэй гэж ярьдаг. Харин энэ бол бурхны бэлэг учраас итгэлийн амьдралаар их хугацаагаар амьдрна бага хугацаагаар амьдрна тэр бол хамаагүй. Ягаад бурхны бэлэг авьяас учраас итгэлийн амьдралаар 50 жил амьдрсны дараа ариун сүнсний бэлэг авьяасыг авсан учраас тэр бэлэг авьяасууд дүүрэн гэж харж магадгүй. Харин бурхны ариун сүнсний бэлэг авьяас бол биднэрт өгсөн бэлгээ. Харин бид нар өнөөдөр ариун сүнсийг авснараа өнөөдрийн ариун сүнсний бэлэг авьяас биднэрт өнөөдөр ч ишлэгдэх боломжтой. Тэгэхээр ариун сүнсний хүслийн дагуу болохоос биш. 1-р Коринт 12:11 энэ бүхнийг мөнөөхөл нэг сүнс ажилуулдаг бөгөөд хүн бүрд тусад нь өөрийн хүсэлсэнчлэн хуваарлдаг. Тэгэхээр ариун сүнс өөрийнхөө хүслийн дагуу хүн болгонд хуваарлж өгдөө гэж хэлж байна. Тийм болохоор ариун сүнсний хүссний дагуу өгдөг. Одоо тэгэх юм бол яаж би энийг хүлээн авах ёстой вэ? Хамгийн гол чухал зүйл нь бид нар ариун сүнсийг авахдаа маш их хүсэмжлэх хэрэгтэй. Жинхэнэ эзний өмнө ариун сүнсийг хүсэмжилж, ариун сүнсний бэлэг авьяасуудыг хүсэмжлэн гэдэг нь би маш их эзний өмнө хүсэмжлэх хэрэгтэй, гуйх хэрэгтэй. Харин ариун сүнсний бэлэг авьяастай гуйхгүй байхад бол ариун сүнс энийг бол өгөх боломжгүй. Харин Есүс бол тушаасан учраас би
түүний үгийг дагаад ариун сүнсийг авна гэж харуулах юм бол ариун сүнс өөрийнхөө хүслийн дагуу тэр хүнд бэлэг авьяасыг өгдөг. За тэгэхээр 120 хүн дээврийн байшинд хүсэмжилсэн зүрх сэтгэлээр дүүрэн байсан нэг ч гэсэн хүн энд дэстэй яасан уйтгартай ингэцүү ингэж бол хэлсэн хүн байхгүй. Тэр үнэхээр 380 хүн болоод үнэхээр шууд гараад явсан шүү дээ. За тэгээ нэг 2-7 хоногийг дэвчиж чадахгүй коронавиг эцсээ хүртэл дэвчсэн хэрнээсээ. За тэгээ залбирлыг бол нэг 10 хоног хийж чадахгүй. За тэгээд эзний үнийг 10 хоног залбирсан бол ариун сүнсийг авах ёстой байтал бид нар бол өвсрөө гараа явцгаасан ариун сүнсийг авсангүй. Тэгэхээр та нарыг бол одоо би 10 хоног залбир гэж хэлж байгаа юм биш ээ. Тэр хэмжээгээр бид нар ариун сүнсийг хүсэмжлэн залбирах хэрэгтэй. Амен. Корнелийн гэр бүлийг та бид бүгд сайн мэдэн шүү дээ. Корнелийн хувьд бол юудэ хүн биш, залбирдаг хүн байсан. Тэр хуулийн үгнүүдийг үнэхээр хийгдээсэ гэж хүсэмжилсэн хүн байсан бөгөөд Бурхан Тэнгэр элчээрээ дамжуулж Петрийг бол Корнелийн гэрэл бүл рүү илгээсэн. Гэтэл Корнелийн хувьд болохоор бид нар Бурханы өмнө үнний үгийг сонсохоор бэлдсэн бэлтгэлтэй байна гэж хэлсэн. Амен. Үнэхээр ирсэн баяртай байна. Амен. Бид нар үнэхээр тийм зүрх сэтгэлээр цуглах хэрэгтэй. Бид нар ч гэсэн сүм чуулганд ирэхдээ өнөөдөр жинхэнэ эзний өдөр амен гэж мэдрэх хэрэгтэй. Жинхэнэ өнөөдөр би сүм чуулганд очихдоо би одоо очихдоо Бурхан надад үгээ өгнө. Амен. Амен. Тэрийг бол бид нар сайн мэдрэх хэрэгтэй. Тэгээ суугаад Корнел бол түүний өөрийнх нь гэр бүлээр зогсоход түүний доор байсан бүхий л зарцнаар бүгд бол тэнд суугаад үгийг сонсъё гэж хэлсэн. Бурхан бидэнд үгээ өгнө гэж хэлсэн. Тийм хүсэмжилсэн зүрх сэтгэлээр биднийг цуглах юм болоод тэр хоромд ариун сүнс дүүрэн байж хайр хэлээр ярьж иш үзүүлж Бурханы бэлэг авьяас бол ариун сүнсний бэлэг авьяас бол дүүрэн хүлээн авсан. Энийг ариун сүнс хүсэж байгаа учраас бэлэг авьяасыг өгөхийг хүсэж байгаа учраас. Тэгэхээр Бурханы бэлэг авьяас гэдэг маань би бол эзний дотор маш олон жил итгэлийн амьдралаар амьдсан дуршлагтай учраас энэ ариун сүнсний бэлэг авьяасыг авах юм биш ээ. Харин эзний өмнө пастор олон жил итгэлийн амьдралаар амьдсан пастор хүн болон эзний өмнө эзнийг хүсэмжилсэн, эзнийг дуудсан тэр хүн эзний өмнө ариун сүнсийг хичнээнийг авах боломжтой. Гэтэл тэр өнд ягаад Бурханы тэр бэлэг авьяас хүч чадлаа дүүрэн байна. Тэр хүнд ягаад ийм зүйлүүдийг өгч яана авч байна гэж асууж магадгүй. Би бол итгэлийн амьдралаар ямар их удаан амьдралаа. Харин надад ягаад ийм ариун сүнсний тэр зүйлүүд надад ягаад байхгүй байна. Харин чи миний өмнө би чамаас илүү удаан итгэлийн амьдралаар амьдарсан учраас чи миний өмнө ийм зүйл битгий хий гэх мэтчлэн хордог хүн байдаг. Гэтэл эзэн болохоор ариун сүнсийг хүсэмжлэн ариун сүнсний бэлэг авьяасыг хүсэмжилж байгаа хүмүүстээ энэ бэлэг авьяасыг өгнө гэдгийг сайн мэдэх хэрэгтэй. Түүнээс олон жил итгэлийн амьдралаар амьдарсан хүн биш. Тэгэхээр бид нар энэ ариун сүнсээр бид нар энэ ариун сүнсний бэлэг авьяасуудыг гуйхтаа бид нар Бурханы үг болон энэ ариун сүнсний бэлэг авьяасуудыг хоорондоо сайн зохицолдож би ариун сүнсээр удирдуулах хэрэгтэй. Амен. Тэхгүй байх юм бол би өөрийнхөө бодол дотор итгэсэн хүн болох нь байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр болохоор Бурханы ариун сүнсний бэлэг авьяас байна. Биднэрт энийг бол бэлэг болгон өгсөн бөгөөд энэ ариун сүнсний үр жимс гэж гарна. Тэгэхээр ариун сүнсний үр жимс гэдэг маань энэ бол бэлэг биш ээ. Тэгэхээр энийг бид нар сайн мэдэх хэрэгтэй. Ариун сүнсний үр жимс гэдэг маань хүмүүсийн хүчин зүтгэл хэрэгтэй. Маш үнэхээр хүсэмжтэй итгэлийн амьдралаар амьдарч би эзний өмнө өгөж үнэхээр даруй байж дуулууртай байна гэдэг маань энэ Бурханы өмнө ариун сүнсний үр жимсээ. Харин Есүс
하나를 더 원하시고 하나를 нэгийг 원하지 хүсэх юм бол 않는다는 нэгийг 아니라 хүсэхгүй гэж байгаа юм биш. 얼마나 Харин эзэн бол 강조하시는지 ариун сүнсний бэлэг авьяасуудыг биднэрт ямар их санууллаа. Тэр 이스라엘 инжирийн 모습에 модонд очиод 여기가 тэр 나오게 됐는데 навчийг хараад үр 이런 жимс 데서 гарах 어려움을 цаг болсон байна. 당했습니다. Гэтэл үр жимс гарах 그래서 цагт үр 여기 жимс 가서 байхгүй байна гэж 너에게 хараагаад 절대로 чамаас 열매를 дахиж 맺지 хүн 못하게 бүү 하겠느냐. үр жимс идэг гэж хараасан. 너에게는 그렇게 Тэгэхээр үр 원하시고 жимсийг бурхан 강조하신다는 эзэн бол 것입니다. маш их хүсэмжлэнж байна. Ариун сүнсний бэлэг авьяасуудаар 그렇기 бид нэр 때문에 내가 ариун сүнсний үр жимсийг гаргах хэрэгтэй. 성령을 Тэгэхээр би ариун сүнсийг хүлээн 성령의 авлаа 음성이 гэх юм бол 이야기하는 ариун сүнсний бэлэг авьяасууд надад хэрэгтэй. Би өдөр шөнөгүй 예수가 хайр хэлээр 한마디 ярих хэрэгтэй. 아닙니다. Амен. Хайр хэлээр ярих хэрэгтэй. 말씀과 Үгээр 치유되는 дүүрэн байх хэрэгтэй. 치유가 Үгээр 아닙니다. дүүрэн байж эзнийг би 진리로서 나타나야 돼요. Бурхны тэр гайхамшигтай 그렇지만 тэмдгүүд 내 гайхамшгуудыг 안에서 хийж үлдэх хэрэгтэй 무엇이 бөгөөд миний 일어나야 дотроос юу гарч ирэх хэрэгтэй вэ гэхээр үр жимс 되냐? гарах 그 хэрэгтэй. 열매는 Тэр үр жимс 말씀에 오늘 гэдэг маань 나오죠. өнөөдөр үгэн дээр гарч 22절에 байна. 22 дээр 열매는 ариун сүнсний 9가지가 나옵니다. бэлэг авьяас 사랑과 희락과 화평과 오래 참음과 гэдэг маань юу вэ гэхээр харин 겸손과 сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, дэвчээр, инэрэл сайн, сэтгэл итгэмж, амен, дүлгүн зан өөрийгөө захирахгүй юм аа. Тэгэхээр бид нар энэ ариун сүнсний үр жимсийг харахтаа 이 열매는 ариун сүнсний бэлэг авьяас гэдэг маань маш их хичээн зүтгэл хэрэгтэй. Галаат 5:22-ыг сая уншлаа. 아닙니다. Тэгэхээр энэ ариун сүнсний бэлэг авьяасыг бий авснаар ариун сүнсний үр жимс бол автоматар бий болчихдөг юм биш ээ. Ариун сүнсийг би үгээр 변화가 되고 би ариун сүнсээр үгийг хүлээн авахад би бол өөрчлөгдөн. Миний зүрх сэтгэл өөрчлөгдөн. Үгэн дотор миний зүрх сэтгэл өөрчлөгдөн. Ариун сүнсний хүч чадал мэрэгэн ухаанаар удирдуулан 나는 би 순종하면서 дуулууртай байх юм бол тэр хайр 여기에 보면 нэг харах юм бол түүний хайр 오래 참다. 내 안에서 дээр юу гэж нэхэр 무엇인가는 것입니다. сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, дэвшээр, инэрэл сайхан, сэтгэл төлгөөн зан өөрийгөө захихгүй бий болно. Тэгэхээр энэ ариун сүнсний үр жимс болон бэлэг авьяас. За тэгэхээр энэ ариун сүнсний үр жимс нь болохоор эцсийн хүртэл дуулууртай байхад бол гарна. Тэгэхээр энэ дээр үндэс байна, мод байна, навч байна, үр жимс гардаг шүү дээ. Тэгэхээр энэ үндсээр дамжуулаад энэ навч мод үр жимс хамгийн сүүлд нь гарна гэдэг маань энэ бол хамгийн сүүлд нь гардаг нь үр жимс. Тэгэхээр ариун сүнсний үр жимс гэдэг маань ариун сүнсээр удирдуулж, ариун сүнсний хүслийн дагав хийж үйлдэж, ариун сүнсний хүч чадал, ариун сүнсээр заалгаж, ойлгож сурах бөгөөд түүнийг бид нар дагаж явах юм бол миний дотор ариун сүнсний бэлэг авьяасууд даар дамжуулаад үр жимс гарна. Тэгэхээр энд бол автоматар би бол хайраар дүүрэн баяр баясгалантай болчихдөг юм шээ. Тэгэхээр би бол хүч гарган дуулууртай байж би өөрөө маш их хичээн зүтгэж эцээ хүртэл ариун сүнсний үр жимсийг бид нар гаргасан ч гэсэн тэр мөчр тэ холбоотой байна. Тэгэхээр мөчр үр жимс гарахгүй байх юм бол тэр үр жимс гарахгүй модны мөчрийг бол тайрч хаянаа хэрэггүй гэж хэлсэн. Тэгэхээр ариун сүнсний бэлэг авьяас бүгд хэрэгтэй. Ариун сүнсний бэлэг авьяасыг бид нар үзэж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр энэ бол ариун сүнсээр бурхны бэлэг авьяасыг хүлээн авч биеэр үзэж мэднэ гэдэг маань энэ шашин биш болно. Тэгэхээр хамгийн гол чухал зүйл нь дараагийн шат нь юу вэ гэхээр ариун сүнсээр бид нар удирдуулж миний дотроос ариун сүнсний үнэхээр тэр хайр, баяр баясгалан. Тэгэхээр үнэхээр энэ бол ертөнцийн тэр баяр баясгалан, амар тайван, инэрэл сайхан, сэтгэл итгэмж, дүлгөөн зан биш ээ. Ариун сүнсээр энэ болгоныг хийх хэрэгтэй. Тэгэхээр ариун сүнсний үр жимсийг харахад бол энэ бол нэг байна. Хайраар эхлээд тэгээ дараа нь юу вэ гэхээр өөрийгөө захирахгүйгээр дуусч байна. Тэгэхээр ариун сүнсний бэлэг авьяас ямар чухал юм бэ гэхээр дахиад хэлэх юм болов бид нар ариун сүнсний бэлэг авьяасыг яаж хэрэгжилж байгаагаас дамжуулаад ариун сүнсний үр жимс гарна. Ариун сүнсний үр жимс гэдэг маань хайр гэдэг нь маш хүчтэй, итгэвтэй. Мөн ариун сүнсний үр жимс гэдэг маань бас энэ дээр тэгээ машин бид нар машин бариад явхад газар тэгэхээр бид нар машин барихтаа тэр тоормос хишхийг заалгадаг юм уу, араагаа заалгахыг заалгадаг юм уу. Тэгэхээр машиныг бол зогсох, хоошоо урагшаа явах, баруун зүүн түш эрхийг заадаг шүү дээ. Тэгжээж энэ машин жолоодо сурна. Зөвхөн бид нар
машин 더 빨리 가, 더 세게 가. өшөө 그렇지. хурдан яв гэж 사고는 안 됩니다. за тэгээд 80 100 та дахиа гэдгийг сурахгүй шүү дээ. Тэгэхээр бид нар энэ машиныг барихтаа болоод урагшаа явах, хойшоо ухрах, баруун зүүн түшээ эргэх шиг машин жолоод сурдаг шиг бидний итгэлийн амьдрал ч гэсэн үүнтэй адилхан сайн зохицолтойтой байх хэрэгтэй. Тэгэхээр анхны шат гэж байна. Анхны шат гэдэг нь нэг Коринт чуулган болохоор Коринт чуулган бод хайр хэлийг авсан. Тэгсэн чинь онцгой залбирал дээр хайр хэлээр залбираад байна. Тэгж болохгүй шүү дээ. За тэгэхээр бурхныг бүтээгч эзэн минь ла гээл хайр хэлээр залбираад байна. Төлөөлөн залбирч байхад энэ болохоор 1-р Коринт номын 14 хүмүүсийн өмнө хайр хэлээр залбирч байна. Тэгэхээр ерөөсө болохгүй гэдэг. Тэгж бол болохгүй, тийм учраас за энд бол эзний өмнө итгэвтэй бай. Үгүй тийм биш. Бид нар залбирахад бол залбирах цаг гэж байна. Дахиад гэртээ очиод хайр болон маш их хүч чадалтай хайр болон баяр баясгалан бүгд хоорондоо зохицолдож байх хэрэгтэй. Сүүлд нь болохоор пастор сүнслэг биш болохоор намайг болохоор үнэхээр дараад байна гэх мэтчлэн ярьдаг хүмүүс байдаг. За тэгэхээр бид нар энэ хоол идэхдээ залбирдаг 1 минут өнгөрөх юм бол болохгүй. 1 минутын дотор залбирах хэрэгтэй. За би өөрийнхөө 20 минут залбирсах байсан чинь бараг 20 минут номлосон. Тэгээд айл хэзээ тэр хоол бол хурцчихсан. За тэгээд би нүдээ анихаас өмнө уур гарч ирсэн нүдээ аньсан чинь бол тэр хурцсан байсан. Тэгэхээр хоолны залбирал ерөөсөө 1 минутын залбирал хийх хэрэгтэй. Гэтэл тэр хүний хувьд бол 20 минутээс өмнө уйлж ирээл залбирсан. Тэр цаг залбирах цаг биш ээ. Тэр цаг үед бол барих хэрэгтэй. Үгийг дамжуулах юм бол үгийг дамжуулахгүй ч байна шүү дээ. Үргэлж өдөржингөө биш шүү дээ. Зарим хүмүүс болохоор Иммануэль чуулганд оройны залбирал хийж байсан. Тэгсэн чинь шүнжэнгөө залбирдаг хүн байна. Тэгээд хаяа нэг тэгж хийх хэрэгтэй л дээ. Гэтэл шүнжэнгөө залбираад маргааш нь гэртээ очиод оройны 3 цаг хүртэл уншдаг, босдог. Тэгж бол болохгүй. Тэгэхээр тэрийг зогсоох гэсэн пасторыг болоод сүнслэг хүн биш байна гэж хэлсэн. Яагаад би ингэж шүнжэнгөө үнэхээр эзний өмнө залбирч явахт намайг яагаад хориод байна гэсэн. Яагаад ариун сүнсний үр жимс алга байна. За тэр бол нэлээд хүчтэй байна. Залбирч байна сайн. Тэгээ бэлхэм дүүрэн байна сайн байна. Тэгээ Библийн үг. Тэгэхээр миний хувьд Библийн номыг 2, 3, 7 хоногийн туршид бол би маш их уншсан. Тэгэхээр тэр цагт бол би юу ч хийж чадаагүй. Тэгээ би нэг удаа хийхийг хүсэж байна. Тэгээд тэндээс зөвшөөрөл авах хэрэгтэй. Гэр оронд тийм сүнслэг биш гэж ярих боломжгүй. Тэгэхээр хоорондоо зохицолдож яних хийх хэрэгтэй. За тэгэхээр би бол сүнслэг, би бол Библийн номыг л уншдаг. Бас тийм биш. Тэгэхээр энэ ариун сүнсний үр жимс гэдэг нь дэвчээр, дуулуурт, даруй байдал, баяр баясгалан, өөрийгөө захирах энэ улганы дистралан гарч ирэх ёстой байтал ингэж чадахгүй байгаа учраас маш том завхарч алдаа гаргаж байгаа итгэгч нар байна. Энийг бол би маш их харсан. Ариун сүнсийг үзэж, мэдэж маш агуугаар ариун сүнсийг хүлээн авсан. Тэгээд тэр өөрөө бол илчилтийг авсан. Өөрийнхөө дотор бол иш үзүүлгийг авсан. Тэгээ маш олон зүйлүүдийг тэр хүн ярьж байсан. Тэгээ дараа нь бол харахад гэрчилж байхгүй, дуулуурч байхгүй, даруй зүрх сэтгэлж байхгүй, Христийн зүрх сэтгэлж байхгүй. Тийм зүрх сэтгэл бол үр жимс байхгүй. Тийм учраас дараа нь бол маш том унж байна. Тэгэхээр бид нар ариун сүнсний бэлэг авьяас, ариун сүнсний үр жимс бидний дотор бэлхэм дүүрэн байх хэрэгтэй. Ариун сүнсний үр жимс гэдэг маань энэ болохоор энэ үгээр харах юм бол ертөнцийн өвгтэй адилхан байж үдэ хайр баяр баясгалан амар тайван дэвчээр энэ сайхан сэтгэл итгэмж төлөвөн цаа өөрийгөө захирах вэ. Гэтэл энэ ертөнц бол өөрийн арга барилаар энийг хийх боломжтой. Гэхдээ энийг бол дагаж явж болохгүй. Аль нэг семинарт бүү яваарай. Яагаад? Тэгэхээр та бүгд дэвчээртэй байхыг хүсэж байна уу? За тэгэхээр би та нарт харуулъя. Үгүй тийм зүйлд очих хэрэггүй. Харин бид нар ариун сүнсний үр жимс миний дотроос яаж гарч ирэх үү?
Би энэ үгийг үнний сүнсийг би дагах хэрэгтэй учраас үнний үгийг би хүлээн авч дуулууртай байж даруй байж ариун сүнс миний дотроос үрчимс гаргахад туслана. Амен. Тэр Иммануэль чуулган 아주 이 조화를 맺으면서 ихэр хоорондоо сайн зохицолдож 경험도 эзний дотор маш их зүйлүүдийг үзэн мэдэж за эхний 절제하시길 바랍니다. хамгийн эхнийх нь болохоор хоорондоо сайн зохицолдох хэрэгтэй. Яагаад гэхээр дуулууртай байхгүй байгаа учраас энэ болгоно хийхгүй байна. Тэгэхээр энийг бол маш их зохицолдуулан сайн дуулууртай даруугаар хийж дэвчээртэйгээр удирдах байгаа тэр үзэсгэлэнтэй сүм чуулган байхыг хүсэж байна. Бүгдээрээ хамт эзний өмнө залбирцгаая. Бүгдээрээ энэ цагт эзний өмнө залбирахтаа бурхан минь ариун сүнсийг эзэм та бидэнд дүүргэж өгөөч. Ариун сүнсийг эзэм та бидэнд дүүргэж өгөөч. Бидний дотор ариун сүнсээ та биднийг удирдаач. Бидний дотор ариун сүнсний бэлэг авьяасуудыг дүүргэж өгөөч. Бид нэр ариун сүнсний дотор өнөхөр дуулууртай даруй байхыг хүсэж байна. Эзэм та намайг удирдаач. Эзэм таны өмнө бүрэн төгс итгэлийн амьдралаар амьдрахад эзэм туслаач. Бүгдээрээ хамт эзэн Есүсээ дуудаад залбирцгаая. 하나님 감사드립니다. 오늘도 우리에게 말씀을 주시고 하나님 아버지 우리가 얼마나 성령 충만해야 되는지 다시 한번 말씀으로 보여주시는 걸 감사드립니다. 하나님 아버지 우리는 더욱더 우리 삶 가운데 성령의 역사 성령의 Эзэм өнөхөр бидний амьдрал дээр ариун сүнсний бэлэг авьяас, ариун сүнсний өнөхөр гайхамшигтай үрчимс байх. Эзэм та туслаач. Бидний амьдрал дээр ариун сүнсний мэрэгэн агуулж чадлаа. Ариун сүнсний үрчимсээр дүүрэн байхад эзэм та туслаач. Эзэм эзний хүсэж байгаа тэр үнний өгөн дотор байж эзэм таны үнний өгийг өнөхөр хүсэмжтэй үнний өгөн дотор дуулууртай байж үнний өгөн дотор даруй байхад эзэм та туслаач. Эзэм өнөхөр ариун сүнсний үрчимсээр дүүрэн байхад эзэм та туслаач. Таны дуулууртай байж ариун сүнсээр өдөртөөлөн сүм чуулганаар дамжуулаад таны ариун сүнсний үрчимсээр дүүрэн ариун сүнсний бэлэг авьяасаар дүүрэн байхад ариун сүнс эзэм та удирдаач. Эзэм таны өгөөд хүсэмжлэн бидний дотор өнөхөр ариун сүнсний үрчимсийг өнөхөр гаргахад эзэм та туслаач. Эзэм та ариун сүнсээр удирдаач. Хүч чадлыг өгч өгөөч. Иммануэль чуулган ариун сүнсээр үнээр үзэж мэдсэн ариун сүнсний бэлэг авьяасыг үзэж мэдсэн чуулган байхад туслаач. Талархъя. Бурхан эзэм танд талархъя. Өнөөдөр эзэм та бидэнд үгээ өгч. Бид нар ариун сүнсээр эзэм таны дотор бурханы хүслийг хийх ёстой вэ гэдгийг дахин үгээр сурлаа. Бурхан эзэм энэ цагт ариун сүнсээр дүүрэн байхад ариун сүнсний хүч чадлуудыг дагаж үлдэж илчлэлтүүдийг үнэхээр улам илүү үзэн мэдхэд эзэм туслаач. Эзэм бид нар хүсэмжилж байна. Ариун сүнсийг хүсэмжилж байна. Эзэм ариун сүнсийн цагт та гайхамшигтайгаар удирдаач. Дүүрэн гэж ариун сүнс бол үнний сүнс. Үннийг бид нар хүсэмжилж байна. Үнний үгнээс зуурч эцсээ хүртэл үнний үгийн өмнө дуулууртай даруй байхад ариун сүнс минь та бидний дотроос үрчимс гаргахад туслаач. Өө эзэм нэ хайраар дүүрэн байж эзэм өөрийгөө захиргуугаар хүртэл дүүрэн байсан сүм чуулган итгэгч нарын ертөнцид бурхны өмнө бид нар үнэхээр яаж үйлчлэх үү гэдгийг дахин үнэхээр энэ үрчимсээр дамжуулан эзэн таны өмнө алдрыг өргөхөд туслаач. Иммануэль чуулган үнэхээр тэр зөв зүйлсийг хийхэд ариун сүнсээр дүүрэн сүм чуулган байхад эзэм та туслаач. Талархъя. Одоо эзэн Есүс Христийн ивэл Бурхан Аавын хүссэн хайр ариун сүнсний нөхөрлөл бэлэг авьяасууд үрчимс би ариун сүнсээр дүүрэн байж дуулууртай даруй байж эзний өмнө бүрэн төгс итгэлээ харуулъя гэж хэлсэн итгэгч нар одооноос эхлээд итгэгч нарын бэн дээр одооноос эхлээд мөнхөд байх болтугай. Амен.